Сайн байцгаана уу эрхэм мөндөд үзэгчдээ. Манай Нахиа нэвтрүүлгийн маань цоо шинэхэн дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. Тэгэхээр өнөөдрийн дугаарт маань Монголын хүүхдийн ордны дуулаачийн ангиас төрөн гарсан Карл Огтын хамтлаг хүрэлцэн ирсэн байна. За та бүхэн маань өөрсдийгөө танилцуулна уу? За сайн байцгаана уу. Намайг Тава гэдэг Карл хамтлагийн ахлагч. Тэгээд хүүхдийн ордонд одоо 12 жил суралцаад дууны ангийн суралцагч. За ингээд цаашаа. Сайн байна уу. Намайг Юмужин гэдэг. Тэгээд одоо ордонд 3 дахь жилд явж байгаа. За сайн байна уу. Намайг Цогцлмаа гэдэг. 6 дугаар сургуулийн 10-ын ангийн сурагч. Хүүхдийн ордонд 6 дахь жилдээ суралцж байгаа. Карл хамтлагийн хамгийн ахтхан гишүүн. Сайн байна уу. Намайг Холон гэдэг. Хүүхдийн ордны дуулаачийн дугууланд 7 дахь жилдээ суралцж байгаа. Сайн байна уу. Намайг Анужин гэдэг. Хүүхдийн ордны дуулаачийн дугууланд 3 дахь жилдээ суралцж байгаа. Сайн байна уу. Намайг Гэрэл гэдэг. Би хүүхдийн орднод 3 дахь жилдээ суралцж байна. За тэгэхээр охтууд маань бол хүүхдийн ордонд 3-аас 16 жил суралцж байгаа. Маш туршлагатай охтууд юм байна. 12 жил. За тэгэхээр Карл хамтлаг маань яг хэдэн жилийн өмнө үүсвэ? За манай хамтлаг маань болохоор ингээд байгуулагдаад 2 жил болж байгаа. Тэгээ манай хамтлагт маань ингээд 3 нь ингээд дууны дугууланд явдаг, 3 нь бүжигт явдаг. Тэгээ хөгжим тоглодог гээд олон нөгөө нэг авьяастай хүүхдүүд байдаг. Тэгээд ер нь хүүхдийн ордныхоо тэргүүлэх ингээд хүүхдүүд байдаг болохоор бид нар ингээд тайлан ия гээд дундаасаа ингээд санаа гаргаад тэгээ тайлан ихээр болоо багштайгаад нэгдээд тэгээ одоо 4 сарын 6-нд хүүхдийн ордон дээр тайлан ихээр болж байгаа. За тэгэхээр үзэгч олон манд бас сонирхож байгаа бол ирж үзээрэй гэж уриалмаар байна. За өнөөдрийн нэвтрүүлэг маань одоо 2 үе шаттай явагдана. Бид нэр хөгжмийн тоглоом маягаар үе шатуудаа явуулнаа. За тэгэхээр юун түрүүнд тэмцээний эхлэхээс өмнө хэдүүлээ багт хуваарлагдъя. 2 багт хуваарлагдана ингээд энийг бас цуглах маягаар те шоглоомын маягаар хэдүүлээ бас цуглаад бага тодруулъя. За шар бөмбөг цугласан байна. За энэ багт хуваарлагдъя. За эндээс цуглаад за цагаанд бол эндээ та хоёр маань эсрэг баг болж байгаа юм байна. Шар баг. За тэгэхээр яг суугаа газартаа үлдэх нэ. За эндээс нэг нь цуглах уу. Ямар сонир таарж байна те. Яг байрандаа суух нэ. Тэршиг цагаан гардаг царай. За тэгэхээр угаасаа мэдээж үлдсэн нэг оролцогч маань цагаан бөмбөг цуглаж таарах нь. За тэгэхээр манай хоёр оролцогч маань байраа цуглаж байгаарай. Тэгэхээр эхний үеийн маань хөгжмийн тоглоом гэх юм бол 20 асуултаас бүрдсэн танин мэдхийн хэсэг байгаа. За ингэхдээ бол одоо цаг үеийн байдалтай холбоотой дэлхийн газар зүйтэй за мөн Монгол орны маань өмс соёл тэгээд охтын хүүхдүүдийн маань сонирхлыг татгах асуултуудаас бүрдэж байгаа. За энэ багуудад маань самбар бол одоо маркер маань өгөгдсөн байгаа. За хугацаа дуусахаас өмнө бүгдээрээ зөв гэж бодож байгаа хариултаа бичээд самбараа өргөхөд зөв хариулт байх юм бол тэр баг маань 2 оноо аваад явах байгаа. Нийтдээ ингээд бүх асуултанд зөв хариулж чадах юм бол 40 оноо цуглуулах боломжтой гэсэн үг. За энэ багийг маань шар баг гэд энэхүү багийнхаа цагаан баг гэд нэрлээд явъя. За та нар маань ер нь хэр сандарч ийн асуултанд хариулж чадна гэж бодож байна уу? Чаднаа. За Карл хамтлагийн маань 6 охины 5 нь өөртөө маш итгэлтэй байна. Өнөөдрийн маань нэвтрүүлгийг маань ивент тэтгэж байгаа байгууллага Оргил кондитер гэдэг байгууллага байгаа. За Оргил кондитерийн хамт олондоо баярлалаа. За эхний асуулт. Малын сүүнээс хамгийн их тослогтой сүйтэй мал ямар мал вэ? Хариултаа бичиж. За бүгдээрээ 5 тоолцгоё. 1 Одоо тэр амтны нөхцөл. Тэгээ амтных нь нэрийг чинь 1 2 3 4 5. За самраа өргөе. Үзэгчд рүүгээ самраа харуулаарай. Хараахан буруу байна. За тэгэхээр 2 баг маань хоёулаа буруу хариулсан байна. 5 хушуу малын хувьд бол ямаа мэдээж тослогтой сүйтэй. Гэхдээ сарлагын сүү хамгийн их тослогтой байдаг юм байна шүү. За энэ манаас үзэгч хүүхдүүд манаас мэдлэг болж байгаа гэж бодож байна. За дараагийн асуулт. Монгол орны хамгийн том биетэй амьтан ямар амьтан бэ? За 1 2 3 4 5. За хариултаа харуулцгаая. За шар баг маань хандраа гэсэн байна. Цагаан баг тэмээ гэсэн байна. За тэгэхээр цагаан баг маань хараахан буруу хариулсан байна. За харин шар баг маань зөв хариулснаар 2 оног багтаа авч чадсан байна. Тийм ээ Монгол орны маань хамгийн том биетэй амьтан бол хандраа юм байна. Асуулт 3. Монгол орн хэдэн говьтой вэ? Говьцөл. 1 2 3 4 5.
За тэгэхээр цагаан баг маань 3, шар баг маань 5 гэж хариулсан байна. Маш багтаа байна. Монгол орн маань нийт 33 говьтой байд юм байна. Бас төсөөлснөөс маш их их байна те. Энэс хүмүүс төдийлөн мэддэггүй юм шиг байна шүү дээ. За асуулт 4. Шилийг юунаас гаргаж авдаг вэ? За маш хурдан хариуллаа. За багууд хариултаа эргүүлье. За хоёулаа зөв хариулсан байна. Нилээд шилийг инснээс гаргаж авдаг. Дэлхийн хамгийн том далай нэрийг нэрлэнэ үү? Би англиар. За багууд маань маш их эргэлдэж байгаа шиг байна. За 3, 2, 1. За эргүүлцгээе. Энэцгийн далай буруу байна. За Pacific буюу Номхон далай маань дэлхийн хамгийн том далай юм байна. За шар баг маань амжилттайгаар дахин 2 хоног багтаа авч чадлаа. За дараагийн асуулт. Монгол улсын хамгийн хүйтэн цэг хаана байдаг вэ? 3, 2, 1 Батцингэл. За Батцингэл гээд бас төхөөлөх гэж оролцсон байна. Завхан аймгийн Тосон Цингэл сум. За гэхдээ 2 баг маань хоёулаа Завхан аймаг гэж хариулсан учраас 2 багт хоёуланд 2 хоног өглөө. За дараагийн асуулт. Дэлхий дээрх хамгийн их давтамжтай дуу. Хамгийн их одоо хүмүүсийн мэддэг дуу одоо тийм. Дэлхийн 8 тэрбум хүнээс хамгийн их хүн мэддэг, хамгийн их дуулдаг дуу гэсэн үг. Хөгжилтэй асуулт шүү. 3, 2, 1 Тэг. Оо. За, Baby Shark бол хараахан биш байсан байна. Бүх насны хүмүүс сонсдог Happy Birthday буюу төрсөн өдрийн дуу байсан юм байна. За, гэхдээ бас магадгүй дараагаар нь Baby Shark дуу маань орж болох байхаа. За, дараагийн асуулт. 2 настай тэмээг юу гэдэг вэ? За, энэ бол бас тийм Монгол ахуйтай маань маш ойрхон асуулт байна. За 1 настай тэмээг бол Ботго гэдэг. Одоо Ботгоны ах гэсэн үг. За болооч. За 3, 2, 1 тэг. 2 настай Ботго, 2 настай. Яна. За мэдээж хэрэг 2 настай тэмээ бол 2 настай. 2 настай тэмээг Тором гэж нэрлэдэг байх нэ. Тором. За тэгэхээр дараагийн асуулт маань ямар амьтныг монгол бичигт Минхэ гэж бичдэг вэ? Минэхэ. За энэ бас л монгол өвс соёлтой маань их л холбогдолтой асуудал байна. За уламжлалт бичлэгтэй үг. За 3, 2, 1 Милхи. За 2 баг маань хоёулаа амжилттайгаар зөв хариулсан байна. Карл хамтлагийн маань охтууд үндэсний бичгтээ их сайн байх нь шүү. За 11 дахь асуулт. Цаглбар гэж юуг хэлдэг вэ? Цаглбар. За 3, 2, 1 тэг. За хариултын самбараа өргөцгөө явахта. За нашар баг маань хариултаа эргүүлээрэй. Хинэн ирсэн мэдхгүй. Ямар хөвгөлтэй хариулт вэ? Тэмээний пирсинг гэдэг нэршил Монгол манаас байдаг болоо юу? За тэгэхээр цаглбар гэдэг маань цаг тооны бичиг гэсэн утгатай үг байна. Мамун Нашир дууны шүлгийн зохиолчийг хэн гэдэг вэ? Шүлгийн зохиолч. За 3, 2, 1 тэг. Даштондог бат бол аль нь юм бол аль нь ч биш байна. За тэгэхээр Мамун Нашир дууны шүлгийн зохиолч нь Чэ Шамсүрэн гэдэг хүн байдаг бахнаа. Дараагийн асуулт. Хүний биеийн хэдэн хувийг ус эзэлдэг вэ? 25 шүү. За зөв. За 3, 2, 1 70%. За 71 хараахан 71.1. За зөв байна, зөв байна. 60-аас 70%-ийг ус эзэлдэг бахнэ. Хоёр баг маань бас биологийн хичээлд их сайн юм байна. Бид бүхний сайн мэдэх Instagram анх хэдэн онд үүссэн бэ? За бидний үеийнхэн бол их ойр асуулт. Самбра өргий. 3, 2, 1 тэг. 2009 гэж шар баг хариулсан байна.
2012 гэж манай цагаан баг маань хариулсан байна. За зөв хариулт бол 2010 он байсан байна. Хараахан харамсалтай юм а тий. Ер нь бол маш төхөөлсөн байна. Леонардо да Винчигийн хамгийн алдартай зургийн нэр. За биднэрт их бас нэр нь ойр байж магадгүй шүү. Хүмүүс их ярьдаг шүү. За хариултаа бичиж дууссан бол Самбра ургийн 3 2 1. Sorry. Мона Лиза. Тана нэр нь юу гэж байлээ? Яа. Маш сүнслэг юу вэ те? За тэгэхээр шар багийн маань хариулт зөв байна. Мэдээж хэрэг Леонардо да Винчигийн маань алдартай бүтээл нь Мона Лиза хөрөг зураг байдаг те. За дараагийн асуулт. Хүний биеийн хамгийн хүчтэй булчин. Бидний биед байдаг зүйл хана шүү. Мэдээж хэрэг хамгийн хүчтэй булчин гэхээр үргэлж ажиж идэг булчин гэсэн үг. За үзэгчдийн маань бодлоос ямар байгаа л найзуудтайгаа таагаад тоглоорой. За 3 2 1 тэг. За цагаан баг маань ирүүний булчин буйл гэж хариулсан байна. Шар баг маань нүдний булчин гэж хариулсан байна. За хамгийн төхөөлсөн багт бас оноог нь өгье гэж бодлоо. Тэгэхээр цагаан багтаа оноог нь өглөө. За шар баг маань нүдний булчин гэж бас арай холдуулсан байна. Мэдээж хүний хамгийн хүчтэй булчин бол хэл байдаг. Тэгэхээр угаасаа хэл ярианы булчин гэсэн үг. Тэгэхээр ирүүний булчин гэж хариулсан учраас төхөөлсөн гэж үзээд оноо өглөө. За асуулт 18. Ямар хөгжмийн зэмсгийг хаан хөгжим гэж нэрлэдэг вэ? Хөгжмийн хаан. За манай хөгжимчин дуучин бүжигчээ огт манаас ойр ах шиг байна. 3 2 1 тэг. Төгөлдөр хуур гэж хоёр баг маань хариулсан байна. Асуултын маань хариулт зөв болов буруу болов? За мэдээж хэрэг хоёр баг маань хоёулаа зөв хариулсан байна. За үзэгчд маань бас мэдээд авахд гэмт буруутахгүй хаа. Хаан хөгжим бол төгөлдөр хуур байдаг бах нэ. За 19 дахь асуулт. За дуусах маш их төгсөн байна. Чингис хааны баг хатангийн нэрийг хэн гэдэг вэ? Чингис хааны баг хатан. За Монгол орнд маань яг орчин цагт бол эмэгтэйчүүдийн донд тун элбэг байдаг нэр. За Самбра ургийн 5 4 3 2 1 хулан ану. За хулан ануугийнхаа аль нэг. За хулан. За дараагийн асуулт нэр хэдүүлээ ер нь нэг хариулт бичиж шүү заа юу. За тэгвэл хоёр баг маань хоёулаа зөв хариулсан байна. За мэдээж хэрэг Чингис хааны маань баг хатны нэрийг хулан гэдгээ. За хамгийн сүүлчийн асуулт. Монгол хүн бүрийн зүрхэнд байх ёстой, цээжинд байх ёстой төрийн дуулалын хөгжмийг хэн бичсэн бэ? За хоёр баг маань хариултаа уралдаад бичиж байна. За 3 2 1 тэг. Цагаан баг дамдын сүрэн, шар баг мөрд орж гэж хариулсан байна. Яг аль нь вэ? За хоёр багийн маань хариулт хэн зөв гэж бодож байна? Ихтэй манах гэж бодож байна. Яа, октод маань энэ дээр тэгэхээр маргах шаардлагагүйгээр хоёр багийн маань хариулт хоёулаа зөв байх нэ. За тэгэхээр төрийн дуулын маань үгийг одоо хөгжмийг хоёр хүн хамтран бичсэн байт юм байна. За энэ хөө хөгжмийн зохиолчид маань дамдын сүрэн мөрд орж гэдэг эрхмүүд маань хамтран зохиосон байдаг бах нэ. За тэгэхээр багууд маань асуултандаа амжилттай хариулаад эхний үеэд авч чадлаа. За 20 асуултандаас төгдрөхгүйгээр сайн хариулж чадлаа гэж үзлээ. За ингээд тун өдөхгүй бүгдээрээ 2 дугаар үе руугаа орно. За мөн ивент тэтгэгч байгууллаа танилцуулах зүйтэй ах өнөөдрийн нэвтрүүлгийг маань ивент тэтгэгчээр Оргил кондитер хамтран ажиллаж байгаа. Оргил кондитерийн хамт олондоо баярлалаа. Баярлалаа. За шар баг маань амжилттайгаар 24 оноо цуглуулсан байна. Баяр хүргэе. За цагаан баг маань бас эхний хэсэг дээр тааруухан байсан ч гэсэн дагаа нэхэд 18 оноотой бол чадсан байна. За онооны зураг бас тийм ч их
биш байна. За тэгэхээр 2 дугаар үеэ танилцуулах нь зүйтэй. За нэвтрүүлгийн багаас та бүхэнд 10 дууг сонсох нь. За дуу нь маань одоо гадаад дуу, монгол дуу холдсон дуунууд байгаа. За орчин үеийн дуунууд учраас таахад амархан байх болоо гэж бодож байна. Мөн хариулахдаа мэдэж байгаа бол хамгийн түрүүлж гараа өргөсөн баг маань хариулах боломжтой. За тухайн баг манд буруу хариулах юм бол нөгөө багт бас хариулах эрхэн шилжээд явна гэсэн үг. За эхний дууг сонсцгоё. За тэгвэл түрүүлээд өргөсөн чи энэ дээр тооцчих уу? BTS Dynamite. За тэгэхээр цагаан баг маань зөв хариулсан байна. За бидний дуртаас BTS хамтлагийн маань дуу ахна. За түрүүлж гараа өргөсөн баг маань хариулах боломжтой. За шар баг түрүүлж Доод шиг тэмдэрлээ. Шүү. За нэг боломж олгоё. Давай дашаа бол мөн. За тэгвэл Багийн маань бас орлогчд бас санаа оноо юу? би ясаа мэдэхгүй маа. Зөөж юу юм. Дахиад сонсчул болохгүй те. Дуугийн дуулыг. За би 3 тоо дахиад зөв хариулт хэлгүү. За 1 2 За 3. Доод шал гэл хэлээ. За энэхүү баг маань артистийн зөв таасан учраас 2 оног өгч байна. За өмнөх дуун дээр манай цагаан баг маань 3 оноо авсан. Энэ дуун дээр шар баг маань 2 оноо авч байгаа шүү. За бүгдээ хамтдаа 3 дахь дуугаа сонсцгоё. Би зүгээр. Энэ нэг дууны интроыг ингэж хэлэхгүй нөө. Юу, Magnet Brain-ийн Soul Mantra. Хараахан буруу байна. За цагаан багт Jenny-гийн Like Jenny. яа хараахан буруу байна. За дуугаа хэдүүлээ хамтаа үргэлжлүүлээд сонсцгоё. За энэ баг манд үргэлжлээд Olivia Rodrigo-гийн Driver's License. за шар баг маань амжилттайгаар зөв хариулт 3 оног багтаа авч чадлаа. За 4 дахь дуугаа хамтаа сонсцгоё. За цагаан баг маань гараад өрүүлж өргөлөө. Чамаг харахаар юу, Gangbang-ийн нөгөө сүүлээс чамаг харахаар хайр өрөө. За зөв. За нэр нь Нэрийг хэл. за Юу лээ, за би зур яг орж ирэхэд нь би зур. Та хоёр бодооч. Юу лээ. Би ясаа би таавал таана. За манайх тэгээ бэлэн байж байгаа. Би зүгээр сүүл гарсан дууных нэрийг бод. Хараад мараад гэж хэлдэг юм лээ. яа. За цагаан багийн маань нөхдүүдэд нэр нь орж ирэх нэ дууны. Орж ирэх ёстой тоо. Хайч чивтэр гараа ивсэн юм шиг. За 2 оноогоо л амжилттай авлаа. Тэгэхээр энэхүү дууны маань нэр нь дандаа хайртай гэдэг нэр. Дандаа гэдэг чинь их чухал байхгүй юу? За 5 дахь дуугаа хамтдаа сонсцгоё. За шар багаас сэп хийгээд Хариулах. За Blackpink-ийн мэдээч хэрэг зөв те. Blackpink-ийн дуунуудыг бол бараг л дэлхийд даяар мэддэг шүү дээ те. За тэгэхээр шар баг маань амжилттайгаар 3 оног багтаа нэмж авч чадлаа. За тэгэхээр манайхан гараа маш хурдан өргөх хэрэгтэй байна шүү дээ. За дараагийн дуугаа хамтдаа сонсцгоё. За эхлээс өмнө нэг хин түгий энэ маань Монгол дуу байх нь шүү. За цагаан баг Вандеба үстэй. Галт тэрэг. за Вандеба амлгийн гал тэрэг гэдэг дуу байх нь байна. За цагаан баг маань амжилттайгаар бас 3 оног багтаа авч чадлаа. За багууд маань энэ тэнцвэг өөрсөлж чинь аргагүй дууч авах. Харал хамтлагийнаас өөрөө шүү. За одоо хамтдаа 7 дахь дуугаа сонсцгоё. За манайх За энд голын охин өргөлөө. За Doja Cat-ийн Say So. за мэдээч хэрэг Doja Cat-ийн Say So. За одоо бид нарт 3 хон дуу үлдсэн байна. Тэгэхээр бас боломжийг атгаад авах хэрэгтэй цагаан баг маань. Сандрахгүй байна. За цагаан багаас хулуу өргөлөө. Магадгүй энэ хамгийн хэцүү нэр гэж бодож үзсэн үү? Somehow. Ямар хамт Wasabis. яг зөв те. Заримдаа. За тэгэхээр Wasabis хамтлагийн Somehow нэртэй дуу байсан байна. Цагаан баг маань амжилттайгаар 3 оног авч чадлаа. За тэгэхээр багуудын маань оноо маш тун ойрхон байгаа. Цагаан баг маань 31 оноотой.
За маш их агсан байна. За шар баг маань 34 оноотойгоор. За ерөнхийдөө 3 онооны зөрүүтэй байгаа учраас за мөн дээрээс нь бид нарт одоо 3 оноотой 2 дугуйлцсан байна. За энийг бас цагаан баг маань алдалгүй зөв тааж чадах юм бол бас ялах боломжтой. Шар баг маань ч гэсэн бас ялах боломжтой байна. За хэдүүлээ сүүлээсээ 2 дахь тоогоо хамтаа сонсцгоё. Манайх дөрөв. За цагаан баг маань төрүүлж гар өргөсөн байна. Bieber. За эндээс зөв хэлгээд байна. За Жохон бодог. Peaches лүү. Үгүй өөр юм да. Justin Bieber нөгөө артистийн нэрийг мэдвэл яг өглөө. Jungkook гэж. За яг ингээд 3 нэрний нэгийг хэлсэн учраас цагаан багтаа 1 оноо өгье. За шар багаас за бүтнээр. За Kid Laroi, Justin Bieber Stay. Яа. Энэ хүн бас энэ гадаад өнөөдөг бол хашрааж чадчих шүү дээ. За тэгэхээр танай баг бас яг эднэх Justin-ыг хэлсэн байсан учраас хуваага танад 2 оноо өглөө. Ни сүүлчийн дуу. За сүүлчийн боломжийг гартаа хатгаж чадах хэсэг та нараас шалтгаалж нэ. За цагаан баг. За би бас хамт дуусан дуучныг бол хэлэхэд бэлэн байна. Яаж авах? За Хэлчихв тэгвэл. За Dua Lipa the Baby Levitating. Вау. Энэ хүн яг юу юм бэ? За тэгэхээр гадаад дуунуудыг хашраадаг. Гэмэлээ. За гэрлээ маань бол гадаад дуунуудыг үнэхээр хашрааж чадлаа. За тэгэхээр багуудын маань оноо 39 оноотойгоор шар баг маань амжилттайгаар тэмцээнд ялсан байх нь нэ. За шар багт баяр хүргэцгээе. Халагчтай баяр хүргэхийн цацаас гарын бэлгийг гардуулнаа. За өнөөдрийн нэвтрүүлгийг маань ивентэд ажиглаж байгаа Оргил кондитери маань хамт олноос. За манай ялагч багт маань бэлгийг бас явуулсан байгаа. За гарын бэлгийг мөн та бүхэндээ танилцуулгын зүйтэй хаа. За ийм хөрхөөдтэй бэлэг маань байна. За энэ дотор мэдээж хэрэг манай хүүхэд багчуудаа ер нь хүмүүс бүх л хүн амттан дуртай байдаг тий. За энд Алекс нэртэй ийм хөрхөн зөөлөн жигнэг байна. За бид нар бас нөгөө багтаа Барни гэж хэлдэг байсан шүү дээ. Тэрнтэй ер нь их адилхан. За энд бас ийм хөрхөн кокостой вафл байна. За сүүний амттай гэсэн үг. За энэ милк гэд хамгийн алдартай бүтээгдэхүүн гэсэн та хэд мэдэх үү? Иддэг үү ер нь? Тий, аюу амтай тийм юм нэг сүүн амттай болохоор хүмүүс их таалагддаг гэж сонссон юм байна. За мэдээж хэрэг маршмеллоу те гал дээр халааж идэх хүмүүс маш дуртай байдаг шүү дээ те. За TikTok-ууд дээр маршмеллоутай холбогдолтой хэкуд маш их явдаг те. За тэгээд мэдээж хэрэг хар шоколад бас оюухан бас ийгээр нөлөөлдөг. За ийм гоё бэлгийг манай Оргил кондитерийн ах эгч нараас маань манай нэвтрүүлгийг дэмжиж за энэ хөөрхөн охтуудад маань бэлэг болгож явуулсан байх нь нэ. За мэдээж хэрэг бол ялагч багтаа хамгийн түрүүнд бэлгээ гардуулъя. За мэдээж хэрэг зөвхөн ялагч багт бидний зүгээс бэлгээг өгөх байсан бол Оргил кондитери ах эгч нараас маань за манай Карл хамтлагийн охтууд маань туудахгүй тайлан тоглолтоо хийж байгаа юм байна тий. Маш тийм чадварлаг тий. Хөдөлмөр чагтууд юм байна гэд бүгдэнд нь гарын бэлэг өгье гэж ярьсан байгаа. За энэ 6 хөрх охин маань бүгдэнд нь гарын бэлгээ гардуулж байна. Хар шоколадаа сая дээрээ гурваа. Яа нөө. This is зүгээр. За манай хулан хатан. За тэгэхээр Карл хамтлагийн маань охид маань маш амжилттайгаар нэвтрүүлгээ өндөрлүүлж байна. За тэгэхээр нэвтрүүлгээ өндөрлөхөөс өмнө бүгдээрээ хамтдаа тоглолтын талаас тийм яриулах зүйтэй ах гэж бодож байна. Бэлтгэл ажил хэр вэ тийм? Мэдээж олоолаа. Тэгээ бас манай ингээ багш байгаа. Багшаасаа ингээ зөвлөгөө аваад өмнө нас зөндөө юмнууд гардчихсэн туршлагатай үнээс асуугаад тэгээд явж гин ах эгч нараас асуугаа явж гин. Тэгээд одоо ер нь бол хангалттай хагас бүх ихэнх ажил нь бараг зөгцсөн доо. За багшийнхаа нэрийг бас танилцуулах зүйтэй юм болоо тий? Манай багшиг болохоор Монголын хүүхдийн ордонд одоо 33 дахь жилдээ тий 34 ер нь тэр хавцаа ажиллаж байгаа Ган Чимэг гээд багш байгаа. Гавьяат багш байгаа. Тэгээд бид нар бүгдээрээ тэр багшаас ингээд үүссэн хамтлаг. Тэгээд тэр багшийнхаа ачаар ер нь ингээд зөндөө олон үлдэлүүд дурсамж ингэж тий бид нарт амар гоё дурсамжуудыг бүтээж өгдөг. Тий ер нь багштай хайртай шүү. Одоо Гавьяат багш Ган Чимэг багш маань тий
За Карл хамтлагийн маань 6 охиноос гадна маш олон шавнырыг 33 жилийн хугацаанд одоо бас бэлхэн гаргасан болов уу гэж бодож байна. Тэгэхээр Ганчимэг багштай маш их баярлалаа гэж хэлмээр байна. Би хэдийн хэлээд нэмээд хэлчихв. За. Ингээд манай талент агуулгах гэж байгаа гээд зөндөө олон хүмүүс ингээд тусалж дэмжиж байгаа. Тэр хүмүүстээ бүгдээрэнд баярлалаа. Тэгээд үзэж байгаа, дэмжиж байгаа, сэтгэлийн үгээ хэлж байгаа бүх хүнд баярлалаа гэж хэлье. Баярлалаа. Ганчимэг багшийн маань шавнар бас ийм хүмүүжлтэй тийм. Хүмүүстээ баярлалаа гэж хэлдэг. Манай агш манаас ингээд амар хөөрхөн ингээд амар сэтгэлээрээ байдаг. Бидэрт ингээд бүх зүйлээрээ амар тусалж дэмжихийг бидэрт амар их илүүд үздэг. Тэгээд бүх зүйлд ингээд хамт байдагт баярлалаа гэж бас агштай хэлмээр байна. Багштай баярлалаа шүү. Бүх хүмүүс маань багштай баярлалаа гэж хэлж байна. За тэгэхээр бас дэмжиж байгаа хүмүүстээс баярлалаа гэж хэлж байна. За миний зүгээс та хэд тоглолтыг үзнэ гэж амлаж байна. За баярлалаа. Тэр мэдээч хэрэг дуучин охтыг авчирчаад айдууны их шүн цэнхэр хамтаг өргөөлөхгүй болохгүй. За тэгэхээр бүгдээрээ хамтдаас те шинэхэн уран бүтээлээ үзэгч олондоо танилцуулаад өнөөдрийн нэвтрүүлгээ өндөрлөлцгээе. За өнөөдөр хүрэлцэн ирсэн зочид тогтдоо маш их баярлалаа. Баярлалаа. Өрсөнд баярлалаа. Баярлалаа. 남자들을 보는 가시 엇소리는 그 사치 용을 조금의 흔들리는 멋이 ready to shoot 입술이 다 번졌어 그 어떤 놈보다 멋지게 누구보다 멋지게 웃어 보이지 더 거칠게 또 가라 해 That's my name I'll never go my way yeah. Lady call me super lady lady follow ladies I want ladies super ladies 하나 둘셋 Mama said 너 언젠가 세상을 멈출 그 겁에 질린 눈빛도 참 못했으니까 알기 눈빛은 패왕색 패기 여왕의 자질도 베리 백인 백이다 기절한 가성이 겁먹은 데 그래 빼는 게 없거든 do you know 불길이 다 번졌다 그 어떤 놈보다 멋지게 누구보다 멋지게 뛰어들 테지 더 뜨겁게 또 가다해 That's my name I never go my way Lady call me super lady follow ladies all ladies super ladies Like I'm fearless we came to take round